тэр үед бол үнэхээр одоо дотоод үзэл итгэл үнэмшлэр нь тийм хүмүүсийн дотор бий болсон шашны боловсролоор нь чин сүсгээр нь энэ төр ингэ нэгдсэн. Чингис хаан юугаар нэгдсэн юм? Үндсэн үзлэр. Нэгтгэж таарна. Ер нь эзэн Чингисийн ч одоо кино моно юм дээр одоо голдуу яадаг шээ тий. Тэнд нэг дайсаа олчвол тэрийг зохих гэж бүгдийн дайраад тэрний төлөө нэгдэж ийн гэж бодож идэг тий. Ер нь бол яг тийм одоо харуулдаг. Тий байдаг шүү. Ер нь бол одоо гадны дайсан байвал тэрний төлөө нэгдэж ийна гэж. Дотоодын одоо хэмжлүүл алгуулж нэгдэж ийна гэж. Тийм ч бас гадны дайсан их байгаа тэрний төлөө даван туулж дэмжижсэн гэж. Чингис хаан бас тийм үг хэлсэн байдаг шүү дээ. Сэтгэлийг нь л одоо эзэмдэх хэрэгтэй. Сэтгэлийг эзэмдэж чадах юм бол биеийг хаана болох вэ? Тэгэхээр ерөөсөө тэр хүмүүсийн сэтгэл гэдэг маань өөрөө бас зүгээр нэг хүний сэтгэл татах төдийч биш. Нэг тийм том философи байж ич. Тэгээд урт удаан хугацаанд явагдаж ирсэн олон хүний итгэл үнэмшил болж чаддаг тийм урт сонгогдмол гэдэг юм уу шидэгдмэл тийм философи л нэгдэгдэг болохоос биш төр зүрийн одоо баяр багтал юм уу те. Одоо Олимпийн аваргын гарсны дараа гарчсан хөөрөл бол зүгээр тэр өдөрт нь юм уу хэдэн өдрөл нэгтгэн шүү дээ тий. Тэрний дараа тэгээд тэр зүйлсээсээ бол холдож болно. Тэгэхээр тэрийг урт удаан хугацаанд тээж чадах. Таны түрүүний хэлдгээр тий Монгол хүний identity тээж чаддаг зүйлсээ өөрөө Монгол хүмүүсийн нэгтгэх юм байна гэж ингэж ойлгогдож байна. Одоо хоёлаа 8 дор богдын талаар яриа. Та чинь тэгж нэг ярьсан шүү дээ. Ер нь хүмүүс судалж байгаа хүндийг хайртай болчтой ингэж. Та 8 дор богд хайртай тий. Ийм гоё том ном бичсэн. Энэ англи хэл дээр орчуулагдсан байдаг. Тийм 9 дугаар бүлгийн тухай энэ номыг бичсэн. За энэ номын талаар бол хоёул дараа бүр тусдаа ярих гэж бодож байгаа юм. Энэ номыг хийх гэж хоёулаа чинь Өмнөд Энтхэг, Дарамсалагийн архив тэгсэн шүү. Америк, Виржиниагийн сургууль энэ төр гэж хоёулаа явсан шүү. Нэлээд явсан да тий. Энэ тухай ярих юм бол одоо маш олон зүйл. Энийг үгүй дараа хоёулаа тухтаа бүр урт одоо подкаст болгож ярих гэж бодож байгаа. За та 8 дугаар бүлд нэг өөрөө өөртөө зарлиг гаргасан маш ухаалаг зарлиг байсан тухай тань номд байдаг. Тэрийг дурдж тэр 15 оны зарлиг байгаа. Маш олон зарлиг байна. 1911 онд тэр улсын эзэн хаан болоод буулгасан зарлиг дөндөн бол олон байна. Энэ дотроос нөгөө нэг өөртөө зарлиг гаргасан. Тий. За энэ бол бурхны шний тэргүүн гэж тийм ээ. Тий. За энэ бол одоо бурхны шинтэй холбоотой учраас хоёул ярив. Тийм 1874 онд ингээд Хүрэн заларсны дараа өмнөх одоо богдууд олгодогтой адилхан Манжи хааны зарлигаар алтан тамга алтан өргөмжл олгосон байна. Хатаа настай багт нь л олгосч. Тий. Тодруулаад ингээд хүрээнд суусныхан дараа 75 онд өгсөн байдаг гэсэн юм байна. 8 дугаар өгд. Ер нь бол ингээд дээрхийн огөх дээр бол одоо үеийн богдуудад тэр алтан өргөмжлөлийг оны засаад ингээд солиод өгöd юм байна. Дахин хийдэг юм байна. Тэр өргөмжлийн юугийн засаад ингээд огногийн засаад өгöd юм байна. 8 дугаар өгдөд тэгсэн байна. Тэгэхээр 11 онд Монгол маань тусгай тогтнод томхон зарласан дараа нэгдүгээрт бол бид Манжаас гарсан гэж Манжи хаанаас өгсөн 1874-5 онд өгсөн тэр зарлиг хүчингүй юм а гэж тэр өмжлөрөхгүй. Тусдаа бие даасан улс учраас өөрийн одоо бурхны шний тэргүүнийг энэ улсын одоо төр өөрөө мэднэ гэж. Тэгээд төрийн хааны шийдвэрээр зарлиг болгож байгаа. 1915 онд энэ маш нисэгтэй үе байгаа. Энэ хаактын гурвалсан гэрний яг өмнөх нь гарч байгаа. За энэ дээр бол ямар юм хэлж байгаа вэ? Тэгэхээр бол хаан би төрийн хэрийг ахална гэж өөрөөр болгож байгаа шүү дээ. Хаан би төрийн хэрийг ахална. Явзандам чи энэ алтан тамгыг барьж иж хурал номын хэрийг шийдэх чи гэж. За энэ бол одоо үүндээ одоо тэр маш алсыг харсан байна. Өөрөөр хэлбэл бурхны шний тэргүүн бол Монгол улсын төрийн шийдвэрээр Монголдо байна гэж. Тийм. Би даас улс шүү гэж. Тийм. За энэ болохоор бол тэр яг энэ зарилгын дараагаар бол энэ за 1913 он тэр юу байна за Монгол төвдийн гэрээ байна. За энэний дараа ингээ богдын байр суурь богд гэдэг чинь мэдээ далаа замын номын суурь шавна шүү дээ. Далаа замтай зэрэгцэж байгаа. За Манжи хаантай өмнө байгуулсан Манжи хааны зарилгыг ингээ хүчинг болгоод өөрөө улсын шний тэргүүнийг өргөмжилж шүү дээ. Томилж шүү дээ. Тоон тавьж. Тэгэхээр тэр бол ингээд үндсэндээ бол богдын нэр хүнд бол юу бол маш дэше өндөр зэрэг болж байна гэж. Тийм. Тэгээд дээр нь бол энэ 15 оны богд хааны буулгасан зарлигаар үндэслэж сая сэлмийн дараа энэ сэлмийн дараа одоо энэ арчил гарсны одоо үр дүнд монголчууд одоо итгэл шүтэх эрхчлөлтөд боллоо шүү дээ. За тэгэл одоо дарамсалаа явнаад аашаа ингээд бурхны шин номоо ингээ гаргаад тавьдаг шүтлэгтэй юм одоо ингэ сэргэлээд. Тэгээ богдын асуудал нь ингээд сэлмийн таалтай байсан юм чинь энэ түүхээсэнд ярил одоход одоо гэж байна. Тэгээд 91 онд маань одоо очроо тухай анх сэдв гаргасан байна. За тэгээд
9-р богд явдаг юм байна гэж. Тэгээд 9-р богдыг батламжилсан чинь Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар батламжилсан. Тийм 2012 онд. 12 оны 1 сард. Тийм яг одоо таал болохоос нь хэдхэн сарын тийм ерөөсөө сар хасны өмнө байдаг юм. 2 сарын 1 сарын 19-нд санагдаж байна. Тийм маш одоо богино хугацаанд. Тэгээд би энэ жилээрх байсан баг. Тэгээд энэ мөчид энэ чинь энэ процесс Монголын төр бас айхтар бодлого явуулсан гэж бодож байна тий. Яагаад гэвэл бурхны шин тэргүүн чинь хэдийн цаана байлаа. Тий. Өнтгт байлаа тий. Оолж авцраад иргэн болгоод шний тэргүүн болгож өргөмжлөөд ингээд одоо ерөнхийлөгчийн юугаа захин батламжилж байгаа. Батламжлаа. Тэгэхээр энэ бол бурхны шинтэй юм байна явах юм байна Монгол богдууд маань ингээд одоо өөрийн төрийн одоо шийдвэртэй байх юм байна гэдгийг ойлгогдож байгаа. Энэний үндсийг богд 1915 тавьсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүс юу бас холыг харсан байна да гэж тий. Нэгдүгээр бол гадны нөлөөгөөр шний тэргүүн тавихгүй гэдгийг зөрөгтэй хэлж байгаа. Явдал нэгдүгээр энэ байна. Тий. Хоёр тэгвэл цаашдаа энийг ингэж явна гэдгийг хэлж байгаа. Нэг 15 он зүгээр дахиад нэг юм байдیں۔ 15-ны хактинг гэдэг бид чинь нэг өөр Монгол алдаж байгаа шүү дээ. Урт талд. Тэгэхээр энэ цаг мөчөд богдын зарилга ахаад байгаа. Нэг хэсэг газар тусгай тогтнод хэрэгчлэг авчулдаж чадвал дараа одоо бусад юугаа клийн одоо цаана үлдсэн монголчуудаа бол нэгтгэж чадах юм шүү гэж. Чадах юм шүү. Тийм бас айхтар халсан тийм зүйл байдаг. Аха. Тийм ээ. Энэ за 2011 онд ч үлээдээ шашны талаас зүгээс бол шашны талаар төрөөсөө баримтлах бодлого гэж юм гарсан. Тэгээд Монголын бурхан шин бол өөрийн тэргүүнтэй байна. Тэр хүн бол тодорсон одоо богд байх юм аа. Тэ? Тэг өмнө нь бол тэр Монгол ардын хувьсалт намын 5 дугаар хурал, улсын 7 дугаар хуралч үлээ. Тэрүүгээр энэ 1928 9 оны үед ер нь хотод хувилгаадыг тодруулах болохгүй энэ төргээд зарилга гарсан байдаг шүү дээ. Одоо юу шийдвэр ч юм уу. Тэгээд тэр чинь явсаар байгаа л баг 92-нд үндсэн хууль энэ төр бий болохоор албан ёсоор тослогдчихдаг юм уу? Ямар ч гэсэн тодорхойгүй яваад байсан тий. За ингээ богдыгоо зарлах үед бол бас тийм янз бүрийн хуулийн болоод ирэх зүүн ингээд олон янзын эцэг санааны хувьд гэсэн төсөлтөө зүйлүүд байгаад байсан. Тэгээд бол энэ богдоо бол 99 онд биш 2009 оны сүүлийн зарлалтаар ингээ зарлах үед бол олон янзын саадуудыг бол өөрчилсөн. Тэгээ энэ бол элбэг дөрж байгаа бас санаачлагаар хүчин чармаалтаар өөрчлөлт хийгдсэн гэдэг таны номон дээр байдаг. Ингээ өөрчлөгдсөн байдаг. 2012 онд лам хуурах сүтэн хүмүүс бол сүм хэдүүдээс стуарууд яваад бурхан шин тэргүүнээр бол өргөмжилсэн тий. Тэр өргөмжилснээр бол ерөнхийлөгч баталсан. За эдгээр үйл явдал бол ингээд Монгол улсын шашны тэргүүнийг бол монголчууд өөрсдөө баталгаажуулж байгаа. Тэрүүний таны хийснээр тий. Өөрөөр хэлэх юм бол яг түрүүний тэр 8 дугаар богдын хийсэн үйл явдалтай яг ижлэх мутаа болохтой зүйл болж ирж штэ. Тий. Тэгээ энийг бол та ингээд манай төр бол маш гайхамшигтай бодлого явуулсан гэж хэлдэг. За элбэг дөрж байгаа тэнд бол нэлээд зоригтой үйл явдал явуулсан бол илэрхий. Би бодохдоо Өслөд хамгийн сайн мэдээж ярьж байгаа хүн чинь таа шүү дээ. Тэр богдын асуудлыг судалж хийсэн хүн. Та бүдэрж бол тэрийг ер нь зөвлөсөн ч юм уу эсвэл одоо санал өгсөн юм биш үү? Эдгэж бодоод байдаг. Энэ 1911 оны асуудал, богдуудын асуудал төр Монгол улсын үеийн ерөнхийлөгч нар нэг байр суурьтай байсан. Тийм үү? Ер нь нэг байр суурьтай байсан. Одоо 90 оноос хойш ингээд 5 ерөнхийлөгч байна, 5 улаа. Эдгээр ерөнхийлөгчид би энэ богд хааны 15-ны зарилыг өгсөн. Тийм юм шээс өгсөн. Мэдээж энэ одоо нөлөөсөн нөлөөлөгөө гэж мэдэхгүй ямар ч байсан тийм шийдвэр ерөнхийлөгч гаргаж байгаа юм чинь. Тийм тэгээд сүүлийн ерөнхийлөгчид 19 онд юуны богд хааны мэдлсэн 150 жилээ анх удаа тэмдэглэх зарилга гаргасан. Тийм. Тэгээ өнөөдөр харуул ингээ богд хааны хөшөөтэй байгаа. Тийм та өөрөө түр ярьж богдод хайртай болсон гэж. Би богдод үнэндээ одоо таалтай ханддаг, хүндэлтэй ханддаг. Монголчууд богдод таалархаж явах учиртай. Тийм. Одоо нэг хэлжсэн шүү дээ. Та энэ диншгийг нэг ингээд диншиг гэдэг зүйлтэй. Үний тань ингээд дуургач гэж. За энэ усхад өнтертэй байгаа маа. Ямар учиртай зүйлээ гэдгийг та айлтгаар хэлээрэй. Тий. Танаа дуурлаа. Наадах чи юм ч дээ. Энэ одоо богд өөрөө барьж авсан юм уу юм мэдэхгүй. Зөвөр одоо миний багшийн хийдэд нэг манжуу ундд гэж хүн байсан юм байна. Тэгээ сайн ундд гэж тэр үнийг богдоос шагнасан гэж байгаа. Тэгээ цаана ийм дэшиг хоёр өвч явуулсан гэлээ. Тэгээ богдын сангаас өгсөн юм уу, богд өөрөө өгсөн юм уу? Тэгээд энэ надад хатгалтай байж идэг юм. гайхалтай байгаа тийм ээ. Гой дууж маш гоё дууж. Өөрөөсөө энэ хуучны маш гоё дууж юм тийм. Маш гоё дууж юм байна. Дуурайгчдын таны талаар. Тэгээд энэ өнөөдөр бол ингээд богдод бол талархалтай яагаад тэгж байгаа юм гэх юм бол тэр бид өнөөдөр тусгаар тогтсон бие даасан улс гэд байна. Тий орчин үеийн Монгол улсын үндэс 1911 онд тавьсан гэж.
энэний үндсүүрийг энэ 8 дугаар тавьсан юм аа. Тийм 8 дугаар тавьсан юм. Яг тэгэхээр 1911-ээс 24 онд улсын эзэн хаан ганцхан хүн байлаа. Энэ хүн байлаа. Энэ хүний одоо тэр тууштай өөрийн гэсэн үзэл бодолтой бэлэг танхаа чи хэлийг үл хэлнэ хэцгийг үл хэлсэн. Тэр тийм байж тэр хувьсгалын шууд ирдэг юм байна. Манжи хааны үгэнд орохгүй. Тийм манжи хааны тэр нэг юу байгаа шүү дээ. Нөгөө нэг сэсэ хатан биш үү? Тэр сэсэ хатны чинь тал болоод очоогүй. Очоогүй. Тэгэхээр дээр нь хэлсэн байна. За арай шулуун хэлсэнгүй. Энэ хүнд би дургүй гэж. Маш дургүй. Энэ хүнд би маш дургүй гэж. Тийм. Бичсэн байна. Тийм зүйл байх юм байна. Богдвол ийм 11 оны цаар технологиг өдөртөн зохион байгуулж амжилтанд хүргэсэн энэ онцгой үүрэгтэй учраас би энэ хүнд бол бид нэр талархалтай байх хэвээр гаяг энэ бол одоо дөрвж явах хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр Богдхааны ордон музейн зүүн талд ямар ч байсан бол ерөнхийлөгчийн зарилгын дагуу Улаанбаатар хотын хөрөнгөөр хөшөө босгосон байгаа. Энэ жил хөшөөний нээлт болсон. 2000 оны 9 сарын 24 онд 20 оны. Одоо музейн тэр хавь баригаал нийслэлд энэ тэр засгны он дээр баригаал та зураг хийгээл те зөндөө юм болж байсан тийм. За гахалтай. За та Богдынхаа талаар өшөө. Тэгээд Богд маань ер нь бол ингээд Монгол болчихсон юм а гэж тийм. Хүүхд байхаас ахуулаад хүүхдүүдтэй Монгол тоглоомоор ингээд одоо моринж байгаа шиг яадаг ямаа хэмжээс имэйл нөхцөл байна. Тэгээд Монгол хэлтэй Монголоор зарилэг нүдэн буулгана. Монгол ихнэр эзэн чигсээ алт ургийн тэндээс авж байгаа. Өндөргөө дондөглөм хатан. Богд 8 дугаар Богдын сүмбэм номыг нотыг би үзсэн. Нэг эрдэмтний хорд болох гээд. Тэгээд тэр бичсэн зүйл дотор маш их монгол үг байгаа. Тэгээд хэлжсэн Богд бол заримдаа монголоор холиод яриад байдаг. Ер нь төвдөө хэлэндээ бол тийм чиг сайн бас байгаагүй гэж бодсон шүү. Тэгээд одоо тийм байна. Монгол соёл өөртөө шингээсэн ийм одоо эзэн хаан байлаа. Тэгээд 11 оноос өмнө монголчуудын шинэ тэргүүн 11 оноос хойш Монгол улсын эзэн хаан 11 онд бидэнд эрхчлөө цахаар гэтэл авчирсан. Одоо энэ одоо 11 оны үндэсний хувьсгалын удирдагчнаа гэж. Энэ үед барьсан бодлого гэж байгаа. Энэ үед босгосон энэ Монгол улсын орчин Монгол улсыг одоо энэ улс төрөө эмхлэн байгуулж янз засгийн газар хил хязгаар аймаг орон засаг захиргааны нэг гэж. За тэгээд одоо энэ хууль зүйн бичиг санхүү мөнгө зээлтэй холбоотой хил хязгаартай холбоотой бодлого 11-ээс 21 оны монголчууд энэ Богдын засгийн газрын тэрэл төвшмөл ноёдууд бол унтахгүйгээр ажиллаж исэн байх гэж. Яагаад одоо дахин тхийн 11 оны тухай яриад чинь одоо сүүлийн үеийн ярьдаг юм бэ гэх юм бол байна шүү дээ. Ийм байгаа. 21-ээс 90 онд энэ үнэт зүйл гэдэг чинь бас алга болчихж байгаа. Бас эдгээр чинь Монгол гэсэн юм чинь одоо үндсэндээ цаашаа ингэж хэлсэн шүү дээ. 90 оны дараа ахаас хэрэгж байгаа. Тэгэхээр 11 оны дараа ерөөсөн чинь 200 жилийн хүний иргэшэл байж байгаа Богдын зарилгыг гарангуутаад түүхээ бич хуулиан гарга бүх юмыг Монгол байлга гэж. Цагаан сараан хүртэл одоо хятадтай нэг өдөр хийхгүй гэдэг. Ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүх юмыг Монгол байлгахыг бодож байгаа. 90 оны дараа уг нь бид нэр яг л энэ замаар одоо уг нь явж байгаа бах бодож байна. Одоо Монгол гэсэн бүх юм дээдэлж. Тэгээд энэ дундууд би дахин хэвтүүлээд Монгол гэдгээ Монголын түүхээс л олно шүү дээ. Түүх регистр номоос л олно. За тэгээд Богд маань бол 1924 онд тааллуулсан тийм ээ. Түүнээс хойш тэгэл Богд тааллуулсанаас хойш ер нь комментарийн бодлого бол өвчөө авсан доо тий. Тэгээ Богдыг тодруулах гэсэн орлогоо үдсэн нөгөө гом бичингүн энэ төр маань төвдөд 26 онд яваад 28 онд эргэж ирээд баригдаад за тэгэл ер нь Богдыг тодруулъя гэсэн асуудлаас болоод 30 гавжийг анх барьсан тий. Эрдэнэ давгийн хэрэгэнтэй үсэл ингээ хэлмэдүүлэлт яг тэндээс эхлээд л шалтгаалаад явсан байдаг шүү дээ. Хэлмэдүүлэлтийн талаар та нэг шинэ юм. 21 онд зөвлөлтийн улаан арим орж ирсэн. Ардын жирэмс зэрэг хамтар. За орж ирээд хамгийн түрүүнд Богдын засгийн газрын сайд нэрийг барьчихсан баг. Тэг хүчээр тамган авчиж байгаа. За ингээд бол одоо энэ үеэс хойш ингээд бүр томоор нь ярил ингээд одоо Богдын засгийн газрын сайд нар за ардын намын өөрийнх нь намын дарга ардын намын анхны ерөнхий сайд ингээд 21, 22, 23, 24 гээд бүгдээрээ одоо ингээд баримтлагдаад, цаазлагдаад ингээд явж байгаа. Айхтар хэцүү тийм үе туулсан юм аа. Энийг ярил зөндөө ойлгох зүгээр би эхнийх нь 2 хэдэн жилийн юм ганцхан хэлчихье гэж бодож байгаа. Слэзмийн жилүүдийн гэдэг юм уу энэ ардын хувьсгалын ингэж хэлээд байгаа энэ жилүүдэд бол жоохон тийм шүүмжилтэй хандаж байгаа би. Тийм ер нь жоохон тийм шүүмжилтэй хандаж байгаа би. Бараг шолоохоо яриул би 7 сарын 11-ний наадмыг бол хийх хэрэгтэй. Энэ ардын хувьсгал гэдэг юм. Гэхдээ Орос хүртэл одоо октябрийн тэмдэглэл хүчиргүй гэж 11 сарын
тэмдэглэл хүчрүү өдөр гэж би дотроо бодож байгаа. Тийм тэгж хэлдэг би тэгж ярьж байгаа тийм тэмдэглэл хүчрүү өдрөө гэж. Яагаад гэхээр Монгол үндэстний эрхэм зүйлсийг өгөө хийсэн байна. Тийм. Тэгээд юу яасан гэвэл 21 оны хувьсгалыг ярьж байгаа. 21 оны хувьсгалаар хамгийн анхны ардын засгийн газрын ерөнхий сайд бодоо хэдхэн сар болоод ерөнхий сайдын халдварыг өгч байгаа. 21 оны чинь 12 сард өргөлөө өгч байгаа. Тэгээд 1 сард албыг аваад 100 цааслж байгаа. 23 он гарлаа. Дэмжин таалуулж байгаа. Дэмжин хэзээ таалуулсан гэж болж байна? Цагаан сараар. Юусэн хэлж ярихгүй юм. Цагаан сараар хамаа төрөө таалуулчихж байгаа шүү дээ. Сүхбаатар Жимжин мөн 23 онд чинь ерөнхий сайд ялхан таалуулчих. Их хатан Дондог Дулам хатан таалуулчих. 24 онд Богд эзэн хаан таалуулчих. Таалуулсан үр дүнхүүлсэн юм мэдэхгүй. Ингээд 24 онд бүгд 8 тус гэдэг юм томхсон зарлаад за ингээд тэр хуулиар чинь хар шар тэр нэг хөрөнгөтөн тэр ядуудаар ангид гэдэг юм чинь ялгаад ингээд юмээс хойш бүхэл юм чинь сэрэг болж эхэлж байгаа шүү дээ тийм. Энийг бол одоо би бүрдэл өрөнгөө ярих юм бол одоо бүр тойнгоо бодчихлоо гэж бодож байна. Тэгээд ийм учраас энэ хөнжилтэй хандах учиртай өдрөө тийм. Данждаа бас Баатар гэсэн хүний амтаны шинэ ном саяхан гарсан байлээ. Цагаат толгой хэлмэгдэл гэсэн тийм. Тэр нь худалдаан дарааг байгаа. Тэгээд энэ ном дээр баг маш тодорхой энэ талаар байгаа хаа гэж бодож байна. Энэ 21 оноос 90 он хүртэлх үеийн хэлмэгдлийн асуудлыг иж бүрнээр нь дүгнэхийг оролцсон. За энэ номыг бол профессор Баатаргаа Занжидгаа хамтаар бид гурав бичсэн. 21-с 90 оны хэлмэгдлийн асуудлыг ер нь бол одоо нэг тууштна. Мэдээж энэ тэмдгээр нь бол одоо зомби хэрэгч гэдэг юм, гиндэн хэрэг энэ төргээл одоо бигдэн давгийн хэрэг энэ төргээл туссан зөндөө судалсан. Хэлмэгдлийн судалгаан төгөж байсан юм аа. Тэгээ энэ жил бол цагаат гахлын комисс байгуулагдсан 30 жилээ болж байгаа. Тэр зөвлөө цагаат гахлын комисстай бас хамтран ажилласан бид нэр. Дүгнэлт туушт нь иж бүрэн өгчөө дөө гэж бодоод сонирхолтой ном бичсэн. Тэгээд ямар ч байсан ийм томоо ном гарсан тодорхой зохицтой. Тэгээд 90 оноос хойш цагаатгал гэдэг ийм зүйл явлаа. Тэгээд энэ юмыг бас ардлан жоохон базаад ямар юм болчихв. Цагаатгалын үйлийг 2 ч удаа гарлаа. Тэгээд энэ бүхний чинь эргээд эн чинь түүх гэдэг чинь одоо бид нэр юм болсон байна нэгэд энэ түүхээ мэдэхгүй хүн түүнийг давтах тавьжинтэй гэж. Тэгээ би нэг ингэж бодоод байгаа. Одоо та ингээд дахин хэлдэг. Тэгээд энэ зүйл маань нэг л хүмүүст хүрч өгөхгүй байх юм. Тэгэхээр энэ хүмүүст одоо хүрх аргаа нэг арай өөрчлөлмөрч юм уу? Ер нь би бодохдоо хүүхдүүдэд л одоо комик хэлбэрээр байд юм уу? Жижигхэн богиносон кино хэлбэрээр боловсролын системд энэ түүхэн тал асуудлуудыг хүүхдийн сэтгүүд нь одоо хүрсэн хэлбэрээр хүргэх зүйтэй юм байна гэж бодогдож байна. Тэгэхгүй бол хичнээн сайхан номууд гараад хичнээн одоо үнэтэй зүйлийг яриад байхад одоо нийгэм бол нэг тийм хүлээж аваад ч юм уу эсвэл нэг дөрвтэй тийм өөрчлөлт бас нэг гарч ирэхгүй л харагдах юм. Баярын өдрийн би нэг зүйл хэлчихээ даа тэгэхээр уучлаарай. Гэхдээ би дундаас дээш насныхан бол одоо өөрчлөгдөхгүй. Яг зөв. Би яг тэгж асуух гэдсэн юм. Учраас дээш насны юм хэлээд хүлээж авдаг. Тэгэхээр шиг байна. Зүйл яг л нийцэж энэ дөө ойлаа. Тий. Тэгээд одоо яах вэ гэж. Тэгээд харин дундаас дээш насныхан бол одоо мэдээж учраас дээш насныхаа тий залуучууд энэ төр одоо ингэж эцэх болж штэ тий. Тэгэхээр энэ хүмүүс таны хүүхэд яаж Монгол авах вэ гэж бодооч. Тэгэхэд би заримдаа стенэр өөрсдөө сурах гээд яваад ах. Бүр хүүхдээсээ сурах юм. Тэгэхээр яаж Монгол болох вэ? Энэ яаж Монгол байх юм бэ? Энэ Монгол үндэстний хувь заяа дээшин дөрөн дээр байгаа шүү. Ааха. Маш эвгүй үедэн байгаа. Тийм болохоор энийг бол би төрөөс мэдээж оролцох хэрэгтэй. Тэгээд оролцохдоо хамгийн түрүүнд ямар бодлогоор хөвөхээр мэдээж ургаж байгаа ногоог хордуулах байх хэрэгтэй. Хамгийн эхлээд энэ үзэл сурталын кино уран зохиолыг зогсоох хэрэгтэй. Сайн жүжигчд байгаа. Би тэр хүмүүсийг хүндэтгэж байгаа. Тэгэхдээ тэрүүгээр дамжуулж ирсэн энэ Монгол гэсэн юм үгүй хийжсэн юм одоо жоохон нийтийн гаргах багсагч шууд тэр их амархан л баймаар шууд байлаа. Тийм зогсооч хамгийн нэгдүгээр нь. Хоёрдугаар нь зогсоочоор оронд нь гаргах юм байхгүй гэж. Оронд нь төрөөс мөнгө гаргаад хийгээч. Коммунизмын эдгийн нутагт Октябрийн баяр тэмдэглэхгүй байна. Дээр нь одоо Адмирал Колчак, Екатерина II, Петр I гээд энэ кинонуудаа хийж ийн. Оросын эзэн хаан Орос бүрний одоо авчирсан тэр үнэтэй эрхэм түүх рүүгээ ингэж гаргаж ийн. Бидний Чингисийн тухай гаргаж байгаа кино байна уу? Чингисийн хүүдүүдийн тухай, Баатарлаг тухай байна уу? Хаа байна? Хүүхдэд үзүүлээгээд бүр салахын аргагүй дуртай тийм зүйл хаа байна? Энийг дэмжиж байгаа юм хаана байгаа юм бэ? Эндээс эхлэх хэрэгтэй. Тэгжиж одоо төрийн хувьд эцэгчүүдийн хувьд бол эн чинь ядаж одоо би 12-9 гэдэг нэгсэн нэг шинжилгээ баяртай их орох юм да. Үндэсний баярын өдөр үндэсний хоолоо идээч ядаж нийлээд гэр бүл дундаа
утас муцаа хаагаад одоо телевиз янз бүрийн хаагаад монголоор яриад эцэг эхээсээ үлж ирсэн дуулсан мэдсэн зүйл байвал монгол хүн чинь шүтэн дээр нь гараад суучдгүй шүү. Монгол хүн чинь ахтай захтай дээлтэй монгол гэдэг юм авч ирсэн ийм уламжлал ийм жоохон ч гэсэн юм байвал энийг хүргээч гэж одоо би өрөөж хэлмээр байна. Багаас нь төрөх ёстой юм байна л дээ. Тий. Бага хүүхэд байхасаа хүн зөв зүйтэй зарчмыг зөв даатыг суудаг юм байна. Багасаа олж авч байгаа зүйл бол хүний насан туршийн боловсрол болдог гэж. За та киноны тухай ярьлаа. Жишээл Amazon руу ороод тэр одоо номод худалдаг номод дотор ороод Монголын одоо түүхийн тухай номууд гээд хайж үзэж байгаа юм л да. Тэгтээ зэрэг тийм дотор байсан Монголын түүхийн тухай гээд Монгол хүний бичсэн ном гарчихгүй. Jack Rutherford ном байна. Michael Dillon гэж байна. David Christian гэж байна. Та бидний мэд нөгөө Wesley Wallace-ийн буддизмын тухай номууд эхний 10 дахь нэг ийм ном гарч ирсэн. Тэрнээс биш Монгол хүмүүсийн одоо бичсэн номоос гарч. Яг ногоо нүдэн лам бид гарч ирж байгаа. Тэгэхээр энэ номуудаа одоо тийм Монголын түүхүүдийн номыг бид нар дотроо ингээд монголчууд яриад явах ш. Нэгсэндээ бас энэ тусгаар тогтнолыг хамгаалахын тулд бид нар тухайн одоо өмнөх цаг үед бол өөрсдөө хамгийн юм болж аваад тий тусгаар тогтнолоо болоод бусдаас хамгаалаад харамлаад ингээд суугаад байдаг гэсэн. Одоо бол би цаг үе бол өөр байна. Харин тэр бий болгосон тусгаар тогтнолоо бий болгосон энэ түүхэн тий яаж бий болсон зүйлсэн дэлхийн хэл дээр дэлхийн хүмүүст бол зөв зөвтэй тайлбарлаж хэлж ойлгох шаардлагатай юм байна. Энэ номуудаа ер нь англи хэл дээр орчуулад ингээд гаргавал бас яадаг юм бэ. За манайхан дотор яриад байгаа зүйлээ ойлгохгүй гадны хүнээс наашаас оролцох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа түүхийн зүйлийг чинь гадам бичсэн номуудаас хүмүүс уншаад яриад ингээд хэлээд ирэхтэйгээ зэрэг харин ч илүү сонирхоод нэгсэндээ энэ хүмүүсийг яаж тусгаар тогтнол үндэсний хэрэгчлөөгөө олж авсан тий үний төлөө тэмцэж явсан хүмүүсийг ойлгохыг хүргэх арга замын тухайд би хэлээд байгаа юм л да. Би бол ямар байдгийг гэж бодоод байх юм. Тэгж бодохгүй байгаа. Би бол ерөөсөө түүх, соёл, урлаг, кино за ингээд уран зохиол энэ юмыг Монгол болгох хэрэгтэй. Энийг яхан гэхээр төрөөс мөнгө гаргаад хэдэн мянгаар нь хийх хэрэгтэй. Бүх насныхан зориулаад. Иймээс нэг сүлээд ийм хүртэл бүгдээрээ нүдэн тарагдах, гарт баригдах юу вэ? Бүх чиглэлээр нь. Ингэжээж Монгол болохгүй. Энэ бодлого явуулах хэрэгтэй байхаа гэж бодож байгаа тийм. Тэгэхээр бидний сүлжээ би танаас өрөөдөө санд хэрэгдэх юм. Бодогдож байна л да яг зүгээр. Одоо ингэ бүх юм Монгол хэл дээр бүх зүйлийг уншин, монгол хэлээр бүх зүйлийг бичнэ гэдэг. Одоо энэ бол бишээ гэж бодож яах вэ? Би бол ер нь дэлхийн хэмжээнд хүрч байгаа хэлийг, дэлхийн хэмжээнд хүрч байгаа соёлыг л эзэмших юм бол илүү хөгжил дэвшил гарна. Тэгтээ мэдээж үндснийхэн одоо сурах бичиг түүх, соёлтой уламжлал, шашин энэ бүх зүйлийг эрхэмлэнэ. Тэгэхгүй зөвхөн одоо ингээд хаалттай хүрээнд жижигсэл байх юм бол улмаан харин одоо боловсрол хүмүүс гарч ирнэ. Улмаан одоо хитрхи үндсэрхэг үзэлтэй хүмүүс гарч ирнэ. Би бол жижигэрх биш одоо томорчээж харин эргээд зүйлсэн. Ер нь бол би яг англи үзэх хэрэгтэй. Дэлхийдээ бол одоо даяарч байгаа учраас холбоотой байна. Тэгэхдээ намруу хэлсэг ба 36 онд залуучууд хандаад залуучуудаа гэж гадаадд үзэж байна гэж маш сайн байна. Гадаадд хэл үз. Эхлээд монгол хэл үзье гэж. Дараа нь гадаадд хэл үзье. Тэгээ дараа нь юм байна. За хоёрдугаарт нь дэлхий гэж ярьж байна гэж. Дэлхий гэж хэлэх юм монгол гэж хэлжээ гэж. Бүр загсан үг байгаа энэ. Энэ үнэхээр загсан үг. Угаасаа дараа нь ийм байхгүй бол тэгээд манай охин бол одоо хөрх юм арга яцэрэг штэ энэ чинь. Өөрөөр ярьж байгаа шин англиар яриад гадныхнаа дамжуул буцаж орж ирэх гэж бодож байна. Тийм сэтгэлгээтэй болцсон байна шүү. Тийм. Тэгэхээр би ашиглахгүй. Тийм тэгж би бодож утсан. Гэтэл бол ингэж явахаар одоо ихэнх нэлээд залуучууд тийм байгаа хөт. Ингэж явахаар тийм уг нь өөрийн чинь хэрэг Монгол бол одоо магадгүй тэр монгол бичиг мэдхгүй монгол бичиг биш би хийж байгаа юм биш. Кириллээр одоо энэ байгаа сурснараа өөрийнхөө таны өөрийн чинь түүх таны хэлээр байгаа шүү дээ. Гадны хэлээр өөрийнхөө түүхийг яаж яах гэдэг юм бэ? Ушгаад ойлгох гэдэг. Тийм. Тэгээд та өөрийнхөө хэлийг мэдэхгүй байж гэсэн үг шүү дээ. Дүгнэлтөө тийм гарна шүү дээ. Тийм ээ. Та өөрийнхөө хэлийг мэдэхгүй болчиход хүний хэлээр дамжуулж өөрийнхөө түүхийг мэдэх гэж байна. Тийм байна. Тэгээд би болохоор бол Ютаж гэсэн бол Монгол гэсэн юм ал дээдлэх нь чухал байна гэж. Тийм. Угаасаа энэ одоо бидний нэг сургамж гэдэг юм уу энэ даяарч байгаа ертөнцид өөрийн гэсэн зүйлээ өнгөлж дээдлэхгүй бол энэ даяарч байгаа нийгэмд бол Монгол гэдэг үндэстэн чинь бол одоо бол тэр дэлхийн талыг эзэлж байгаа Чингисийн Монгол биш юм чинь. Одоо энэ чинь айхтар том тэр юм гаруй хүнтэй хятад соёл байна. Нэг 200 сая хүнтэй Орос соёл байна. Энэний дунд нэг 3 сая хүнтэй
Монголын соёл байгааз. Тэгэхээр энийг цааш нь авч үлдээ гэж бодох юм бол хамгийн ихний ээлжинд Монгол гэсэн одоо төвөг соёл эрхэм үйлчилсэн юм бол одоо өнгөлж дээдэлж байх юм бодлогод төрөөс барих хэрэгтэй. Энийг тийм бодлогыг хүн болгонд суулгах хэрэгтэй. 8 настай одоо хүүхдээс хулаад одоо 80 настай гүшин хүртэл. Тэгэхээр энэ тууштай нэг зүгт харж чадах юм бол Монгол байнаас өнөөдөр орших байхаа гэж бодож байна. За баярлалаа. Тийм ээ. Эхлээд өөрсдөө тэр соёлд уламжлал, зам заншил, түүхээ төгөөхийн тулд эхлээд өөрөө мэдэх хэрэгтэй, тийм ээ. Өөрөө мэдчихвэж тэрийг бол бусад төгөөж чадна. За баярлалаа. Нэг асуулт үлдсэн байна. Тэр болохоор та бурхан шинтэй хүн учраас өдөр тутам мехаан одоо амьдрал бүдийн ямар үйл үйлдэлийг хийж суралцдаг юм бэ гэсэн асуултыг ер нь заавал асуух хэрэгтэй байгаа юм бидний дотор. Тэрийг орхичиж. За би ч одоо айхтар тийм одоо маань үзм ерөөд амжилт гэж одоо юу яах вэ? Тийм монголчуудын адилхан одоо глобусаар явдаг. Гэхдээ бидний зан үйл бидний одоо гэрт ч гэдэг юм уу те. Эндээс би одоо бурхан шинтэй миний буурал миний аав ч юм бол одоо айхтар лам хүн байсан юм гэлээ. Тэгэхээр мэдчихсэн юм чинь асуулсан. Миний буурал аав гэд намайг хүн зохиол онцгой гүйцэтгэсэн юм чинь тэр хүмүүс бол энэ бурхны шнийг бол одоо эрхэмлэн дээдэлдэг байсан. Тэр хүмүүсийн дамжаад миний одоо амьдралын хөвшилд бол бурхны шин олон одоо зүйл орсон байгаа. Тий одоо гэрийн одоо зохион байгуулалтаас өсвөлэл авч явах хэв маяг заншил бүхэл юм бол одоо айхтар яадаг. Тэгээд сүүл цагааны дээж өрхөөс өсвөлэл тэгээд одоо энэ зүйл байдгийн. Тэгээд онцгой одоо энэ юуны өдрүүд дээр бол мэдээж бас зүйл өргөдөг. Тий өөрийн гэсэн шүтэн бурхан байна. Аха. За баярлалаа. Тэгээ бид нар бол уламжлалж ирсэн тэр өөрсдийн соёл, зам заншилд одоо бий болсон буддизмынхаа зүйлсийг дагахаас гадна буддизмын тэр гүн ухаан философиг бол ялангуяа залуучууд бол суралцах юм бол бас их сонирхолтой зүйл тэнд байдаг гэдгийг ингээд хэлье. За ингээд та би тэр яриа энэ түрээд өндөрлөж байна. Бидний өрлөө хүлээн авч шин сонин юм хуульчилсан, ялангуяа эдүгэгийн эрхчлөөтэй залгуулсан их үйл хэргийг манлайлсан 8 дугаар богд Чавсандаа хотготынхаа талаар хөөрөнсөн Монгол улсын төрийн сойрхолт Түүхийн ухааны доктор О Бацаахан танд баярлалаа. Таны эрдмийн үйлс эрдмийн хэрэл хайгуулч нь олд амжилтыг өрөөё. За одоо энэ баярын өдөр сая сурах охид төгүүдийн оюуны ам нэгдэх болтугай гэж одоо мэрэгдийн сайхан үгөөдийн нүгээр өндөрлж байна. Баярлалаа. Нэгтгэсэй. За танд баярлалаа. За ингээд подкастыг үзэж байгаа үзэгчид сонсож байгаа сонсогчид та бүгдийн оюуны мэлмий тунгалаг байх болтугай. Дараагийн дугаараар бас нэгэн шин сонин хуучлаа. Баярлалаа. Инээмсэглэл, инэрэл, зөв дадал, шин юм хуучлаа. Podcast